Амар минь дүү. Мэлмий тунгалаг үлмий бат. Лагшин амгалан үйлс өндрөө. Тулаа нэвртэй подкаст. Тулаа нэвртэй газрын гав руу орсон билээ. Description хэсэгт газрын гаваас подкастын холбоосоор дамжин орж шин сувгийг манд дэмжээрэй. Та subscribe тавьчаад дарахтал хангалттай. Газрын гаваас подкаст. Олбог дарж гэр сагснаас орчлон хэсэж оймсилээ. Монгол ардын зүрэг. Анчны өгүүлэх хуучаарай. Анчин найз маань олон жил анги өрөөний гайтхаар ажиллаар хөдөө хөхөрч хөл гараа хайруулж авсан хүн болохыг чухам орон герт нь ороод гарахтал үзэж болох билээ. Заамал дүнзэн байшингийнх нь голын тулгуур баганд толгойтой нүвтсэн том баавгаан арьс өлгөөтэй байх нь нэг л сүрлэг. Энэ үзмрийн тухай өгүүлэхдээ анчин найзыгаа аюултахаар гөрөөчөө юм шүү гэж хэлэх гэсэндээ биш, харин баавгааг шүтдэг шивэр зүгийн хүрэн царайтны удам угшилтай нэгэн байж болох юм гэдгийг онцлох гэснийх. Шивэр зүг. Сибирь. Ямар боловч анд гарахдаа ангийн тосон дэм барьж баавгаан арьсны өмнө нь залаад хангаа дэлхийд цацал мандал өргөдөг байсныг нь санаж байна. Баавгаа чууг нь хүний аясыг дагдаг аратан өөрөө манаас айсандаа ч юм уу өрөөлийг айлгахгүй гэсэндээ ч юм уу бараа сураггүй зулран зүхтдаг юм билээ. Улаан өрөөрөө тулчхаад уцаар уурыг нь хөдлөгчхүүл хөнөөдөг сөнөөдөг зангаа гаргаж байж болох л тоо. Улаан үүрээрээ учирч барилдсан базалцаж явсан гэвэл за энэ маань одоо л дэлсээд эхлэвэ гэж бодож болох юм. Тэгж явсан минь хуудаггүй үнэн болохоор нүур улаахгүй, нүд дайлдрахгүй хэлж чадна. 30-аад жилийн тэртээ 4-р сарын хуучдаар юмдгүү да. Төвхөн хааны араар хүрлээ бит хоёр гэрийн бараа харахаар сажилж авлаа. Хаврын хавсарганд хүм малгүй харшдаг хойно. Урагшлах шинжаалгаа. Ойн чүлээнд бууж үдэл юу хэмээн дөрөө мулталтал хээлтэй согоо үргэсэн шинжтэй давхин ирж тогтцуулслаа. Араас нь 8 чон ихэд ирлээ. Чоннууд сүүлээ хавчин толгоос ихсрэн яг л дайрдгийн даваанд шилмүүс шажигнаж ширэнг нужигнан томоог ихчин хүрэн хар баавга гараад ирлээ. Баавгайг чоннууд харчгаад хуйлран бөөгнөрч бүчээд авлаа. Олныхоо олонд бардамнаж баавгаан аягийг олох нэ гэж бодож бараг амжаагүй байхад тийм том биенээс ийм хурдан хөдөлгөөн гарна гэж яахан мэдхв. Гялсхийн иргэнгүүд 3-3 азарган чон дунгуйн хадан үсэрчглээ. Үлэх нь зулбан арилав. Хэрв согооноос бусдад нь гог мотолсон бол 10 голтой баавга гурихалсан 8 чон яаж хариугаа авах байсан бол гэж сандаг. Хээлтэй согоо ам аврагдсандаа ч юм уу амьсгаа дарсандаа ч юм уу олзуурхан айжуухан гүн шуугуудаа шингэн одов. Өнөө баавга маань дунгуй хатсан чоннуудыг үнэрлэн толгоог нь бяц гიშгэлэн тойтгонон талд оров. Бид хоёр уухаантаас 3 чоны арьсыг хуулан ганцгалж өөрсдийн ирээр муу харсан юм шиг оймотон цааширгүүлж билээ. Бүүрлэн чон тулсан баавгайг гомоохон анчин оролдоод хэрэггүй байдгийн. Ёстой аюул осол гэдэг ийм үйдэл үүддэг билээ. Хүн гэдэг муухай араат юм бас. Баавгайн толгоо хумсаар нь гоёх, арьсыг нь дивсэх, донтоор нь эмгэгээ илаашруулах гэд сүр жавхлан тамтныг тамлан алж хядаж байгаа юм шүү дээ. Хүрлээ маань жолоож би туслах нь байлаа. Намаржингаа бидэн хоёр будаа зөөх ажиллаар өдөр шөнөгүй хойлохно. Тэр жил самар муу гарсан ч юм уу, өнжиг хээлдэнч болсон юм уу, баавга бэлд бууж ирээд байна. Баавга хорхоцсон үеэлтэй. Чилээс нь 5 тонн будаа аччихад бомбтын хөтөл өөд айхлуулан ойглуулан гарч ирлээ бидэн хоёр. Хайрхан минь. Түгдийсэн хүрэн хар баахалтай зам хөнлөн гарах нэ. Биднийг тоож байгаа ян залга. Бид хоёр буудах уу, дайрах уу гэж ярилцаад дайрахаар шийдлээ.
Хүчээ авсан машин баавгайг лүг хийтэл дайран даваад цаана нь гарчихлаа. Тэгэхэд машин маань далжийтэл донслон будаага шаагтал асгаад тэгшрэв. Тойроод ирсэн чинь яав янзаараа 1-2 шилгээчгээд зүүн урагшаа тойдгонд юм байна. Амдан очоод дахин дайрлаа. Машин маань хазааж бүхэлдээ няц даран очлоо шүү. Хүрлээгийн шууд сурж миний хамар хавтгай болчихжээ. Доор дарагдсан баавга машиныг оволцтол хүрхэрч тийчлэх юм. Улсын техник эвтсэн, будаа тээврийн ажлыг санаатай саатуулсан, хориотой анги баширмуу аргаар агнсан гэж хурал хуугаар хичнээн ч оров. Шүүх цагтаад хичнээн ч дуудагдав. Арай л аавынд орчголгүй торгуул төлбөртөө саллаа. Баавга хараалтаа гэх юм ч бас хаашаа юм. Ямар ч болов амьдрахын төлөө яваа тэр хөөрхилтэй амтныг тамлан хөнөөсний минь учир хангаа дэлхий хариугаа сайн авсан даа гэж бодож явдаг юм. Амьдрал тохиолдох энэ мэтийн алаг цоог адал явдлыг алийг нь тэргийх өвдөө хөрхий. YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг сонсож байна. Бичлэг таалагдж байна уу? Тэгвэл яг одоо subscribe тавьчоо дараарай. Subscribe тавьчоо дарж намайг урамшуулаарай. Гилаала. Тэрч байтугай баавга дам гарч байгаа хүнийг ч бас үтсэн юм шүү. Хүн хүчэндээ итгэх гэдэг хайрлууштай, бахтууштай байдаг юм билээ. Үүнийг Баавда Арслангийн зориг хүч шалгасан адал явдлаас харсан юм да. Идэгмээргүй болсон явдал ярьж үгүй. Намрын дунд сарын шин дээр юмсан. Бидний хөрөөчд ангийн дон шүглэж, хөтөлгөө морь ганцэг тэгнэтэй хицэд гарах боллоо. Бор гөрөөс хөөхөн өөх цацсан үйсэн. Шүлэн нас агсан мануст ганц хужирна. Нөгөө нууцны сулралтай болсонд нь буугын өнөөх сайн гэдэг болохоор ганцыг унгаагаад авах бодол дотор уятаа явна. Хөөцөлдөөний өмнөх нь бөөрч сайн гэдэг. Хэрэг дээрээ энэ бүхэн нь шунаг сэтгэлдээ шулуутсан ганц бие ханган хишгээр додомдуулах гэсэн үхээрийн мунхаг санаа юм шүү дээ. Тошинтын даваа өөд мацах үед хөдөлгөө морьтой холын байрын зузаан хар хөнгүүцэж ирлээ. Тэр хүн хэлэх юм. 3 харуулын нэртэй 2 анчинг нэгсээр яваад ирлээ гэдгийм байна. Минингийн талаар нутгалдаг намайг нутгийнхан маань Баавда Арслан гэдгийм. Манай нутаг эндээс талвуухан 10 өртөө юм уу да. Наадмаас хойш нааш зүгэлмээр санагтаад ер нь ааг амтаг даадч гихүү. Баавга гэдэг хүчтэнтэй гар зөрүүлж хүчээ сормоор санагтаад байгаа ч ухта. Бас бүх хүнийг жаахан темэрхүү гэдгийм. Тэгээд ч өндөлтсөөр л байгаад эндирлээ дэхөө. Барилтхуу байлтхуу гэдгээ сайн товлоогүй. Хүчийг нь л үзэх гэсэн юм. Ухаан нь жингийн тавганд хэн нааглуу дарах нуу гэсэн үг юм уу да гэж газар дөргүүлсэн бүдүүн дуугаар учирлан хүд хийтэл инэв. Баавда Арслан гэдэг 26-7 наснаас хэтрээгүй гэмээр бие чадвал жагссан ирийн 13 шинж бүрдсэн хүн аж. Махлаг, гүжирлэг тос таасан бор царайтай, засчихсан дил шиг босоо өтгөн хар хөмсөг, гялалцсан цоглог харнууд, хумбун хумстай богинохон бүдүүн хуруу, майгдуу хүчрхэг хөл. Хүзүүг ихээр юм бараг байхгүй юм. Махандаа баригдсан, эргэн харахтаа хүзүүгээрээ биш, цээжээрээ хөшөлдөн. Ийм хүнд хүч байлгүй яах вэ? Ухаан нэмбэл уулыг эргүүлэх, усыг цайлгуулах их өвдөс заяажээ гэмээр. Зүртэн зүүн салаа ам, ян хөвчийн намуухан бил, нөгөө талаас уулын өрөөд идэгцэн гүн жалга, тэрхэндээ тавиухан дэвцэгт ихэр 2 шомбор хад байх. Бид түүнийг мэм хад гэдгсэн. Бидний нөхөд мэм хадны дэргэд Баавда Арслан орхиж, ойролцоо хадны ард очоод осол зэхэл болоузай гэж буусаадгаа зэхэн сууцгаалаа. Арслан маань зодог шуудгаа өмсөж, давхар сарстай угалц хатгсан гутлаа ир хар сураар янгантал боогод тоорцгоо дугтуулжээ.
Яг энэхүн үеэр хүрэн хар Баавга болзоотой юм шиг лүглийн гарч ирдэг юм байна. Баавга хоёр бие биеэ харан жаахан зогсосгив. Баавга хойд хөл дээрээ босон аюм шиг жадан соёогоо гялалзуулан том амаа үзүр тохоо хэртэй ангаан цусан улаануудаа эргэлдүүлэн гол тасрам дуугаар хүрхэрнэ. Баавда арслан маань тоорцгоо мэм гадан дээр тавьчихаад дэвж шавж гараа хагас алдлан Баавга руу бүхийн төгөлөө. Баавга хөдөлсөнгүй. Эхлээд алгадан хамах, хэмэх, хазан, базан гэж хэлснийг маань арслан дотроо тунгаан доороо тооцоосон байгаа даа гэж түгшин айгаагүйе аюуж гогт арахад бэлхэн харж байла. Бүд бит гээд явчихв. Хараа гүйцсэнгүй. Хоёрыг хүчтэн золгоод авчээ. Баавгайн суган доогуур нь гараа оруулж нуруунд нь зөрүүлэн атгаад толгоогоор ирүүн доороос нь тулсан нь алгадах хацгаас хориглон хөдөлгөөнгүй болгожээ. Арслан тун хараатай ухаантай доолсоо хийсэн ажээ. Хоёрын хүчтний хүчил мэдээчтэй. Нохоо мордож байна уу да гэлтэй. Хүчлэн даврахад Баавгай нуруу нужигнаж байгаа нь сонсогдно. Гүй нэрээ шүү. Аж тач үзэлцэн. Гүй нэрээ шүү. Баавгайн амнаас цустай хөө сахиран хахир муухай дуу гаргана. Амьсгаан давхцсан хүлэн говин энд тэнд гიშгэлэх юм. Баавдаа арслангийн хүч гэж зүүрлэх юм алга бурхан минь. Өнөө Баавгайг эргүүлж хадад мөрөгцөг рүү шидэж орхив. Тэгэхт нь Баавгай эргээд дайруулж ингэж миний зүрхт илдэн. Бүүзэгт. Гэтэл Баавгай урд хөлөөрөө шорог хойр цацчихаад эргэж нэг харан дайвалзан далд орлоо. Бидэнд тэр Баавгайг бүүрлэхэн сөнөөх санаа дааж байсангүй. За, арслан хүчтэй юм уу гэхэд хүчтийнхээ гэж туйлгүй их ажээ. Барилцаж үзэх гэсэн санаа зориг маань намайг авч гарлаа шүү дээ. Харин та нар нуруун дээр алгаддаг гэж хэлэхгүй яасан юм те. Гэхдээ бид аргагүй ч урд хоёр хөлн сул байгаа юм чинь хумсаараа маажлаа л бизээ гисгэв. Далбай шуудаг нь хумсан цэмэрсэн боловч арслангийн зузаан хар маханд гим хийгээгүй аж. Баавга хэдийгээр хүчтэй эртэй боловч давуу ухаанд ялагдаж дайжин зүгтсэн юм. YouTube дээр Тулааны үртэй подкастыг үзэж бас сонслоо. Баавгатай тулсан Баавтай зааны түүх таалагдсан бол сэтгэгдлээ үлдээгээрэй. Ийм хүчтэй хүн гэж бас байдгаа. Мөн description хэсэгт шин сувг руу маань дамжин орох холбоос бий. Газрын гаваас подкастад subscribe тавьчаад арж сувгийг маань дэмжээрэй. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.